За, сайн байцгаана уу хүүхдүүдээ. Деталийн тухай ойлголт хичээлийн хичээл номер 3 эхэлж байна. За, энэ хичээлээрээ деталийн төрөл ангиллын талаар дэлгэрүүлж үзэх болно. Деталийг зориулт болон боловсруулалт гаргах технологи хэлбэр хэмжээ, бүтцийн хувьд дараах байдлаар ангилдаг. За, стандартчлалтын дүрслэлтэй тусгай зориултын гэж ангилнаа. Хэлбэр хэмжээ, материал, маркийн хувьд бүрэн стандартчлагдсан деталуудыг стандартын деталь гинэ. За, стандартын детальд болт, эрэг, сүлбэрэг, дарвч, жагта, дөрв, дэвх, тав таадаас хоолой холбож гэх мэт холболтын деталууд орно. За, дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Дараах зурагт стандартын деталийг харуулсан байна. Стандарт дүрслэлтэй детальд хэмжээг стандартаар тогтоогүй боловч дүрслэлийг нь стандартаар зааж тогтоосон стандарт дүрслэлтэй деталь гинэ. За, дүрслэл нь стандартчлагдсан детальд бүрш, араат дугуй, хэдрэг араа, могоо араа, гинжин дамжуулгын одон араа, хоолойн холболтын талууд зэрэг багтнаа. За, дараах зурагт стандартчлан дүрслэлтэй деталуудыг харуулсан байна. Техникт өргөн хэрэглэгдэхгүй тухайн нөхцөлд нь тохируулан боловсруулсан деталуудыг тусгай зориултын деталь гинэ. За, дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ.